лир, тааламжит мэдрэмж, байгалийн амт. 1920 оноос эхлэн хүн төрөлхтний хүнсэн түүхэнд урт нарийн цаваа хэлбэртэй далах багет хэмээх нэртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлжээ. Хөвсгөр, зөөлөн, шажигнсан багет далах эдүгээ хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар багет талхны зурамгийг 24 цагийн турш хүүтэн тэрүүн газар байлгаж өөрөөр нисгэх уламж даргаар бэлтгэдэг. Багет талхны 45%-ийг ус эзэлдэг учраас хүний биед шингэц цаатай илчлэг багтаа хүнсэн тооцогддог. Үлдсэн 55% нь хөх тарай удаан гутлаас бүрддэг учраас эрүүл амьдралыг эрхэмлдэг хүмүүс багет талхыг хэрэглэсээр байдаг. Бас жингээ барихыг зорж байгаа хүмүүс багетыг хэрэглээрэй. Далах чихэр компани 30 жилийнхаа туршлага дээр тулгуурлан Монгол эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан будаан гурлаар Франц технологиг ашиглан шидэг цаваа Френч багетыг үйлдвэрлэж эхэллээ. Багет энэ бол урлаг.